За энэ орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк байгуулад бас яг юм тодорхой фокустай ажиллавал бас үр дүнд гарах хаа гэдэг утгаар нь бол ер нь дэмжиж байгаа. Гэхдээ зөвхөн хуулийн дээр нэг ийм яг нэг зорилттой зах зээлтэй холбоотой мэдээлэл их бага байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо энэ орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк байгуулснараа тодорхой одоо залуу гэр бүл за яг гэр хороолоос гарч ирээд орон сууц авах гэж байгаа айл өрх тийм ээ. За дээрэс нь болохоор өнөөдрийн одоо энэ хөнгөлөлтөй 6% хөтөлбөрт хамрагдж байгаа улсууд за тэгээд 80 м2-аас доош дээш гээд 80-аас одоо 120 м2 гэдэг юм. Ингээд энэ бүлэг рүү чиглэсэн одоо зүйл заалт бол ерөөсөө энэ хуулийн төсөл дээр ерөөсөө харагдахгүй байгаа. Яг нь зүгээр засгийн газар орон сууцчлалтын төрийн бодлогыг тодорхойлно гэж заасан байгаа. За тэгээд энэ төрөөс хөргөжлөлт хөнгөлөлтөй хөвтө орон сууцны зээлийн хөтөлбөрийг орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкаар дамжуулан хэрэгжүүлэх гэдэг нэг юм 21-4, 21-5 дээр л тодорхой заалт орсон. Яг цаашаагаар нэг зорилт зах зээл рүү чиглэсэн заалт ерөөсөө харагдахгүй байгаа. Тэгэхээр энэ дээр хууль санаачлагчдаас барилга хот байгуулалт орон сууцчлалын ямаас энэ талаар нэг асуудал нэгдүгээр асуумаар байна. За хоёрдугаарт болохоор бол ер нь энэ орон сууц санхүүжилтийн төрөлцсөн банкны гол онцлог нь юу вэ гэхээр энэ банкны өөрийн өрөнгөө бол 30 дахин нэмэгдүүлж ажиллах энэ боломжтой байгаагаар л одоо бусад арилжааны банкнаас ялгаатай байгаа. За тэгээд өнөөдрийн арилжааны банкуд бас өөрсдийнхөө их усүрээр орон сууцны зээл олгож байгаа. Одоо энгийн орон сууцны зээл олгож байгаа. Хөнгөлөлтөй нөхцөлийн ч олгож байгаа. Гэхдээ тэд нар яагаад ингэ олгож чадахгүй вэ? Ерөөсөө Монгол улсын суур нөхцөл нь бол урт хугацаатай их усүр Монгол улсад байхгүй байгаатай холбоотой байгаа маа. Өөрөөр хэлбэл одоо манай Монгол улсын төрмаач өөрөө мөнгөө байршуулахдаа дандаа нэг жилээр байршуулдаг. Жишээ нь одоо хамгийн одоо урт хугацаатай байршуулах боломжтой газар нь нийгмийн даатгалын ерөнхий газар. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь өөрөө арилжааны банкуудын дунд хүүгээр нь уралдуулад нэг жилээр мөнгөө байршуулдаг. Уул нийгмийн даатгалын мөнгө бол арай урт хугацаатай байрш боломжтой мөнгө байдаг. Ингээд энээс болоод бол нөгөө нэг урт хугацаатай их усүр байхгүй улмаас одоо хүүн ч өндөр байгаад байна. Их усүрэн дутагдaltaй ингээд орон сууцны зээлийн эрэлт нийлүүлэлт нь бага эрэлт нь өндөр байгаад байгаа маа. Тэгэхээр яг энэ чиглэлийн гол суур асуудлаа шийдвэрлэх талаас нь бас нэлээд бодож хийх анхаарах зүйлс байна гэж үзэж байгаа. Тэгээд хоёрдугаар асуулт маань юу вэ гэхээр одоо зөвхөн одоо орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банкнд ингээд энэ зөвхөн өөрийн хөрөнгийн 30 дахин нэмэгдүүл зээл олох боломж олохоос гадна энэ өнөөдрийн үйлчлэгээ болж байгаа 12 арилжааны банкнд за өөрийнх нь одоо хөрөнгийн тодорхой хувьд за дээрэс нь болохоор зээлийн багцын тодорхой хувьд хязгаарлалт хийгээд энэ одоо их усүр татаад орон сууцны энэ барилга хот байгуулалтаас хэрэгжүүлж байгаа энэ орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх энэ зээл өгөх боломжийг нээсэн бол илүү одоо зах зээлд хурдан одоо хэрэгжих байсан юм шүү. Энэ их эрэлтийг одоо хангах боломж байсан юм биш үү гэсэн ийм асуулт байна. Энэ хоёр асуултанд хариулт авъя. За ажлын хэсэг хариулъя. Монгол хүн хариулах уу? Эндрийн 3 дугаар микрофон. За Соронзон бол гишүүний асуултад хариулъя. Яг гишүүний гол хэлсэнчлэн одоо энэ орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк маань өөрөө байгуулагдж гол үндсэн агуулга нь бол энэ урт хугацаатай санхүүжилтийг зах зээл дээрс бий болгодог ийм схемийг бол бидэд бол оруулж ирж байгаа энэ хуулийн хүрээнд орон сууцны санхүүжилтийн төрөлцсөн банк нь бол зах зээл дээр өөрийн үнцаасыг гаргаад үнцаас нь бол илүү одоо уяатан ликвид одоо агуулгатай төв банкнаас бол энэ дээр бол одоо эрсдлийн жинсэн хөв гэдэг болон бусад одоо зохицуултуудыг бол одоо зах зээл дээр байгаа хамгийн зах зээл дээр байгаа одоо засгийн газрын үнцаастай ижилхэн эрсдлийн төвшөнтэй байх гаруул зохицуултуудыг бол хийж өгч байгаа. Мөн энэ хүн цаасны өөрийнх нь одоо онцлогоос хамаарат бол засгийн газрын үнцаастай ижилхэн учраас бол татврын хөнгөлтүүдийг бол оруулж өгч байгаа. Гишүүн дээр ягаад бусад арилжааны банкуд дээр ингээд нэг леверэж үүсгээд яг энэ урт хугацаатай хөөсөр татах боломжийг бас гаргаад өгсөн бол илүү үр дүнтэй байх байсан юм шүү гэж бодож байна. Бид хэд бол яг энэ хөлбөрийг бас нэлээд хэд удаа бол харж исэн. Яг энэ хүрээнд бол хэрвээ арилжааны банкуд дээр ийм одоо хэмжээний одоо их усүр татах ийм боломжийг бол одоо бид хүмүүс шатаратаа гаргаж өгөхгүй болохгүй байна. Шатаратаа. Тэгэхгүй бол одоо арилжааны банкны өөрийн одоо эрсдэл болон хуримтлагдж байгаа хэмжээ, эрсдлийн хэмжээ нэг талаасаа нөгөө талаасаа бас одоо арилжааны банкн дээр хадгаламж эзэмшигчдийн нөгөө өгч байгаа хадгаламжийн хэмжээ их усүрийн хугацаа гэдэг бол маш богино хугацаатай байгаа. Дийлэнх их усүр бол ойролцоогоор баг 1 жил дөнгөж гарan хугацаатай байгаа. Тэгэхээр орон сууцны зээлийн
хэмжээ маань өөрөө бас урт хугацаатай 20-30 жилийн хугацаатай олгогдож байгаа учраас арилжааны банкуудын их усрээ удирдахт нь бол томоохон хэмжээний бол эрсдэл учирч болцшгүй гэж бол Төв банкнаас үзэж байгаа. Тийм учраас яг энэ тухайлсан төрөлцсөн банкар дамжуулаад тэр банк нь өөрөө урт хугацааны их уср босгоод түүнийг арилжааны банкуудад дамжуулан зээл хэлбэрээр олгоод эргүүлээд арилжааны банкнаас зээлээ худалдаж аваад Монголын ипотекийн корпорац хүн засжуулаад явдаг тэр одоо зах зээлийн схемийг бол бид бүхэн бол арилжааны банкудтайгаа Монголын ипотекийн корпорацтай бол бас нэлээд жил гаруй хугацаанд бас ярилцаж одоо ойлголцсны үндснээр эсвэл энэхүү хөлбөрийг бол хамгийн зөв хөлбөр юм а гэж бол бодож оруулж ирсэн байгаа. Ер нь бол мэдээж одоо арилжааны банкн дээр их усрын хэмжээ нэмэгдээд урт хугацаатай их уср зах зээл дээрээс татах боломж нь нэмэгдээд ирэх үед бол мэдээж энэ яг таны хэлж байгаачлын нөхцөл байдал бол бүрдээд явах юм. Эдийн засгийн болон санхүүгийн тийм агуулга нь бол бий болно. Энэ хууль бол өргөн баригдсан бол орон сууцны одоо энэ бодлогыг бол засгийн газар батлна. Энэ дээр бол 6% зээл нь одоо илүү зорилттой бүлэгтэй татаастай зээл учраас одоо гэр хорооллын бүсэд барил болон одоо хөдөө орон нутагт олгогдох юм одоо урьдчилсан бид эдийн бол тийм төлөвлөгөөтэй байгаа. Улаанбаатар хотод бол За асуу хариултад дуусчихъя. Улаанбаатар хотын төвлөрсөн одоо районуудад бол илүү энэ орон сууцны санхүүжилтийн банкны өөрийн одоо энэ их усрээр олгогдох 1.1-ээс 1.2% сарын хүүтэй энэ зээл бол олгогдоод явах тийм боломжтой байгаа. Энэ бол нэг талаасаа бол агаар орчны бохирдлыг бууруулах одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний одоо монгол хүний одоо суурь эрхийг хангах хүрээнд л гэр хорооллын барилгачлалтыг бол дэмжих. Нөгөө талаасаа бас төвлөрлийг бууруулах хүрээнд бол Улаанбаатар хотын одоо яг энэ төвлөрсөн бүс нутагт бол энэ 6% хүүтэй зээлийг бол олгохоос илүүтэйгээр одоо хаслагдсан дүүргүүдэд хөдөө орон нутаг аймгийн төвүүдэд бол олох юм бодлогыг бол засгийн газар өрөнд батлах тийм зохицолтой байгаа. Ер нь бол энэ ямар хэлбэрээр яаж болохгүй одоо зорилттой бүлэг нэг багш эмч нарт яаж болохгүй шинээр гэр бүлүүлж байгаа хүмүүст яаж болохгүй гэх мэт яг энэ наривчлалтын зохицолтойг бол засгийн газар өөрөө бодлогоор батлах юм зохицолтой байна. За сорон зумлт шин тодруулъя. Тэг яг энэ зорилт зах зээлийн нэлээд сайн тодорхой зааж өгөхгүй бол одоо би зүгээр энэ хуулийг уншихаар зөвхөн 22-ийн 2 гэдэг хэсэг дээр л Монгол банк нэг юм одоо зээлээр худалдах орон сууцны газар зүйн бүс байршил төвлөрлийн мэдээлэл дээр үндэслэж хязгаарлана л гэсэн заалт байгаа даа. Өөр ямар ч газар одоо нөгөө зорилттой зах зээл чинь тох мэдээлэл байхгүй байгаа даа. Тийм учраас яг энэ хуулийн төслийг бол хилцхийг нь бол дэмжиж байгаа. Тийм учраас энэ дээр цаашдаа энэ өшөө сайжруулад явах хэрэгтэй байгаа гэж бодож байгаа. За дараагийн асуудал бас Монгол банкнаас авах гэдэг нь нэг банк болон түнд холбогдох этгээдэд өгөх одоо зээлийн хэмжээ чинь өөрийн өрөнгийнх нь 8 дахин өсгөнөр байж болно гэдэг заалт байгаа. Энэ чинь болохоор бол ингээд бодоод үзэхээр 30 дахин нэмэгдүүлнэ гэдгийг 8 туугаар ингээд 4 банкнд өгөх гээд байгаа юм шиг харагдаад байгаа юм л та. 12 арилжааны банк ажиллаж байдаг. Тэгэхээр ерөнхий 22-ийн 1-ийн 3-ын цаад зорилго нь юу вэ гэдэг нэг юм асуулт. 4 банкаар хязгаарлах гэдэг. За 3 дугаар энэ дэр ажлын хэсэг. Бидэд ойролцоогоор энэ орон сууцны санхүүжилтийн банкны энэ өөр өрөнгийг бол 4 сангийн хэмжээг эхний ээлжинд бол 200 тэрбум орчим төгрөгөөр байх болов гэсэн тийм төсөөлөлтэй байгаа. 200 тэрбум төгрөгөөр одоо 30 дахин гэхээр бол энэ банкны баланс маань өөрөө бол 6 их нойрт орчмын дэд зээлийн одоо бах хэмжээтэй. Тэгэхээр бол нэг банкнд олгогдож байгаа хэмжээг 8 дахинаас ингээд тооцохоор бол нэг арилжааны банкнд олгогдож байгаа хэмжээ бол бид эдийн тооцож байгаагаар бол 600 гаруй тэрбум төгрөгөөс 800 гаруй тэрбум төгрөгийн хэмжээнд бол тооцохоор бол байна. За отхны саран чулуун гишүүн асуултаа асууя.